Аранга аймаг нийслэлтэй засмал замаар холбогдсон тиймээс өглөө бэлдсэн сүг орой хотын цэцэрлэгийн хүүхдэд өгөх боломж байна. Мөн засгийн газраас сүг боловсруулах шинэ технологиг Япон улсаас оруулж ирсэн. Зөв зохион байгуулалттай менежмент хийж чадвал бид олон хоног хураагдсан хуурай сүг хүнсэндээ хэрэглэхгүй өглөө бүр шингэн суух боломж байгаа юм а. Энэ мал аж ахуйн бүтээгдэхүүнээ бидний сургууль, цэцэрлэг, за нийслэлийн иргэдийн хэрэгцээ. Энэндээ одоо бас худалдан авах ажиллагаагаар дамжуулж тэр одоо тендерийн хороо мороонд нь хөдөөгийн одоо малчид аж ахуй нэгж төлөөлж оролцоод энэ экологийн цэвэр бүтээгдэхүүнээ өөрийнхөө ангаар дээрээс авчирч өгөх боломжийг нээгтэл гол зорилго чиглэгдэж байна. Малчдын бэлтгэсэн цагаан идэ хотод орж ирэхдээ ихэнх нь чэнжийн гар дамждаг. Энэ дамжлагыг халж төрийн байгууллагууд харилцан худалдаа хийх санаачлагыг Аранга Чингэлтэй дүүрэг эхлүүлж байна. Чингэлтэй дүүрэг маань саяхан засаг даргынхаа үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрийг батлуулсан. Энэ дотроо бол бидний ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх энэ зорилгыг бол гол болгож тавьсан. Тэгээ энийг зөвхөн Чингэлтэй дүүргийнхаа 170 мянган иргэнд биш, хамтаа ажиллагаатай Чулуун сумынхаа иргэдийнхаа орлогыг нэмэгдүүлэх, малчин иргэдэд туслах ийм ажлыг зохион байгуулах юм байна. Төрийн байгууллагууд зах зээлийн тодорхой судалгаан дээр шив харилцааг хөгжүүлж чадвал аль талдаа ашигтай. Мөн хөдөө орон нутагт ажлын байр бий болж нийслэл иргэдэж эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа юм а.